Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл энхийг хамтдаа эрхэмлээ ураатай витамин жуултын аянаа зарлаад байгаа Аз фарм мөн шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн алтан гишүүдийн дэмжлэгээр та бүгд төрж байна. Өдрийн минь амраа. Өдрийн минь. За хоёул өнөөдөр маш сонирхолтой цаг хугацаар баялхан дээ тий. Гарчгаа хараад би бол догтлол эхэллээ. За таны одоо бас онцгой сонирхдаг бүс нутаг Балканы хойгт хамгийн том одоо байгуулагдсан улс одоо ер нь тэр Югослав гэдэг улсын яг дотроо яг юу байсан юм? Бид нар бол Югослав гэл нэг социалист лагерын нэг жимшиг 3 дахь эвсэлдүүлэн гэдэг хөдөлгөөнийг эхлүүлсэн том улс ахгүй бас. Одоо Египтийн Индонез, Египт эднүстэй нийлж хагаад эвсэлдүүлэгдэх улс гэдэг хөдөлгөөнийг байгуулад явсан энэ улс ахгүй бас. Тэгээ энэ улсын яг доторх одоо гарнаас бол гоё харагдаж байгаа шүү дээ. Тэгтэл дотроо яг жинхэнэ бидний мэдхгүй маш их зүйл түүх байсныг нь тэрнээс болж л ерэн задарч байгаа шүү дээ. Тэрийг даяарч өгөх юм аа. За ингээд ерөнхийдөө бол Югославийн өмнөлт явуулдаг байгаа энэ дэлхийн одоо 20 дугаар зууны түүхэнд одоо дэлхийн 20 дугаар дайнаас хойш хамгийн одоо муухай ярих хамгийн заваан тийм дайн яргалал хүчирхийл энэ газар нутагт болсон. Тэгээд энэ 10 жилийн турш үргэлжилсэн энэ эмгэнэлт үйл явдал бол нэгэн цагт айл хуршууд байсан хүмүүс би нэг шууд голын цаанаанаас байлдал эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд одоо сая хүн орон гэрээ алдсан. За 100 гаруй мянган хүн амнасаа алдсан гэж үзэж байгаа. Одоо зүүн өмнөд Европ дахь одоо хязгааргүй харгислын дэлхийн нийтийг одоо зочирдуулсан тийм үйл явдал гэж үзэж байгаа тийм ээ. Түүхчд бол үзэл одоо энэ одоо заван үйл явдлыг эхлүүлсэн одоо гол хоёр хүн гэх юм бол одоо Хорватын анхны удирдагч Туж маань нөгөөх нь нэг Сербүүдийн удирдагч Милошевич нарын өдөөнд хүрхэлтээр энэ бүхэн одоо эхлээд очилсан баг. Хоёулаа л одоо хэрцгий харгас өнцөрхөө үзэлтнүүд байсан. За Милошевич эрх мэдэл нөлөөлөв Югославийн нэрийн дор бичүүлэхийг хүсэж исэн бол Туж маань бол Югославийг задлан бутаргаж агуу Хорват гэдэг улсыг байгуулах зорж исэн. Ийм л зорилготой. Тэгээ үнэхээр өнцөрхөө үзлийн бүх өнцөрхөө үзлийг сурталчилан одоо таниулж үнэмшиж одоо хүмүүст түгэдэг байсан учраас одоо диктатор Титогийн дор 40 жилийн турш инх тайван байсан улс энэ одоо хямралын ангал руу унж эхлэхэд Европ болон Америк нэгдсэн улс хөндлөнгөөс ажиглаж хитрхи удаан суусан байна. Яагаад тийг суусан бэ гэхээр ер нь бол энэ цус яргалыг хөндлөнгөөс оролцох ашиг сонирхлоо тодорхойлж чадаагүй гэсэн үг. Геополитикийн ашиг сонирхол ямар нэг юмд чинь ийм хямрал татагдж орно гэдэг чинь эрсдэл байгаа шүү дээ. Эдийн засгийн эрсдэл. Наазах нь өөрийнхөө цэрэг армийнхаа хүнээсийг алдна гэдэг чинь хүний амийг хохирдож бас том эрсдэл. Тэгэхээр бид нар ер нь заавал энд чих ямар шаардлага байгаа гэж харж ажиглаж суусан учраас хитрхи удсан гэж үзэж байгаа. Тэгээ удаад өнөөх нь бүр өөгшөөд бүр ингээд унтраахын аргагүй гад төмөр улсынхан дараа л санаа тавьж эхэлсэн гэсэн. Яргал нь хитрхи аим болсон учраас. За ингээд 91 онд одоо Хорватт Югослав задарчлаад 91 онд Хорватт ширүүн тултаа гарч ирсэн. За Сербийн нутаг дэвсгэрийн хаа сайгүй бас ингээд цалин тусгаарлах үзлүүд бий болоод улсууд нь салж бутарсан. Бүгдээр нь тусаа серб биш бүх хүмүүсийг сербүүд хөөж гаргахыг хүсэж эхэлсэн гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө манай сербүүд л манай нутагт амьдрна гэдэг загвараар хандаж эхлэхээр тэнд чинь маш олон үндэс зогсоотны бүлгүүд байгаа шүү дээ. Тэднийг бүгдийг одоо хэрцгийлэн, дээрлэх нь, гадуурх нь, яргална гэсэн үг. Тэгээд жишээ нь зүгээр сербүүд газар нутаг дээр нэг ч хорватан амьдрах сууж үзсэн байгаа байхгүй. Ингээд одоо дээрээс нь нөгөө нэг Югославийн ардын армийн суурин дээрээс бараг задарсан байсан тэр армийн суур дээр нь арим гэдэг чинь зэрэг зэвсэг байгаа шүү дээ. Тэрийг навч зэвсгэлсэн Югославийн төлөө буюу өөрөөр хүчрхэг том сербийн төлөө зорилгод нэгдсэн цэргийнхэн нэмэгдэж орж ирээд үнсэрхэг үзэл дээр. Ингээд энэ хоёр чамд жинкнээсээ дөрмгүү яргаллыг хийх буутай зэвсэгтэй үзэрхэг үзэлдэг чи өөр надаас бусын бүгдийг наална гэсэн бодол байгаа шүү дээ. Хөөж явуулна, үгүй бол хүчээр устгах гэсэн юм зорилгот. Ийм том одоо юу гэдэг юм бэртэд бөмбөг дэлбэрчээсэн байгаа байхгүй. Тэрийг хинч анзаараагүй гэдэг нь айгүй хэцүү. Яа тэр би өөрөө Словений яг хил дээрх Новогорица гэдэг. Би бол Горица талд нь амьдарч байсан. Сурч байсан байхгүй. Манай сургуулийн кампусын. Миний цонхоор Словений хэл харагддаг. Уул руу харахаар Тито гэж бичсэн ийм аюу том уулан дээр Тито амар том орж ирсэн байдаг байхгүй. Дорт байдаг. Тэгээд ерэн зүгээр би хорватуудтай ч байсан, словенуудтай ч ингээд сурч байсан, сербүүдтэй ч байсан. Босныг бас оюутнууд ирэн. Тэгээд ингээд харахад тэд өөр хүмүүс байна гэдэг нь айгүй тодорхой болт юм л та. Тэгээд яг нэвтрүүлгийн яг явц дунд нөхшөө зөндөө ярьж гэнэ. Тэгээд
Хорватын дайны хамгийн цус тулдаан бол 91 оны 9 сарын 14-нд Серби хил дээрх зүүн Славоны мужид орших одоо Vukovar гэдэг хотод эхэлсэн байна. Ер нь 30 орчим мянган серб цэрэг, 3,000 хорват цэрэгтэй байлцсан. Ингээ Vukovar хотод ер нь өдөрт дунджаар 8,000 ширхэг бөмбөг тесэрч гисэн байна. Их бууны сум. За ингээд тулдаанаас одоо тулдаан ямар их ширүүн тулдаан болсныг шарах сөрмөл Vukovar хотод одоортол хадгалагдчихэд юм байна. Байшин сав ингээд буудсан. Тэрийг ингээд нэг хадгалж яадаг гэх юм уу бас мартахгүй тулд. Дайнаас өмнө бол хорват сербүүд хамтдаа амьдарчсан тэнд. Хамт зугаалж, хамт хөлбөмбөг тоглож, пикник хийж тэ. Ямар ч асуудал байгаагүй. Тэгтэл ерөөсө тэр мөчөөс хойш хитэн 7 оны дараахад хитэн 7 оны дотор ихэд Vukovar хотын их нь балгас болоод хоёр би тэр цуг хамт ажилтдаг хүмүүс би үзэж тагсан. Ингээд одоо 9 сарын 14-нд болсон энэ тулдааны дараа 11 сарын 12-нд сербүүд Лушац гэдэг дүүрэг рүү тавталсан Vukovar хотын. За энд хүний дурсамж байгаа. Степан Видакович гэдэг Хорватын талд эсэргүүцлийн тулдаан хийгээд удирдах явжсэн. Тэгээд Степан Видаковичийн байлжсэн дээврэн дээрээс бөмбөг унаад гарна гэд шархацсан юм байна л. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Энэ хаагуур нь бөмбөгтөлтөнд ингээд ясан гэрийнх нь болохоор ах нь эмнэлэг рүү авч хүргэж өгөөд эмнэлэгт ингээд хинхрээд ирэхэд нь гэрийнх нь хоттой үлдсэн байсан гэрийнх нь бүгд байхгүй. Гэр бүлийнх нь 9 хүнийг буудаж алсан байна. Тэр өдөр. Тэдний дотор эхнэр хүү хоёр нэсэн. Тэгээд тэдний шарил олон жилийн дараа бөөнөр оршуулсан булчнаас болцсон. Тэгээд 3 сар төрөл садал нь одоо хүртэл сураггүй байт юм. Тэгээд тэр хүн өөрөө хэлж байгаа. Би хинт ч уулдгүй. Би хэнийг ч үзээ ятахгүй байгаа. Би тэгч шаардлагагүй. Ер нь гэвч хинч ялж шийдэгдэг. Хинч юу ч мэдгүйгээр үлдсэн. Хамгийн сонирхолтой нь бүгд хинч юу ч хараагүй ч хэлдэг гэж байгаа юм. Тэнд одоо ингээд гэр бүлийнх нь 9 хүнийг алчаад байхад тэрийг хийсэн эзэн байхгүй. Бүгд мэдхгүй гэж ярьдаг. Тэгээд бүр өөрөө тэгж хэлж байгаа. Бүр хинч байгаагүй бүгд гин зэмгүй юм шиг явдаг. Тэг яг л хар харийнхан бууж ирээд бүгдийг нь алаад яваад өгсөн юм шиг тийм байдалтай. Тийм мэдрэмт төрсөн гэж байгаа юм. Тэнд ямар нэгэн хүн бууцсан л байж таараа штэ. Тэр хүн ч олдохгүй алгуулсан. Тэр хүн одоо ч гэсэн бидний нүнд байж байгаа байх гэж бодож байгаа юм. Энэ харгас дайны шалтгаан Балканы хойгод онцлогсон түүхээс одоо гүн гүнзгий улбаатай. За Балканы түүх гэдэг л өөрөө ариун баялаг түүх байгаа бах тийм ээ. Тэгээд одоо Югослав бол одоо хоорондоо олон зуун жилийн туршид зөрчилдөж бараг нэг алдчих ирсэн ард түмнүүдийн эвлүүлэг мэт болсон. За энийг бол ер нь бараг төсөөлж байгаа тийм ээ. 3 их гүрэн үе үеэрээ Балканыг хяналттай байлгахын төлөө тэмцэж ирсэн. За мэдээж хэрэг өмнөд хэсгээс нь Оттоманы эзэнт гүрэн. Хойноос нь Авсбургийн ухааны Австри-Унгарын хаант болсон. За тэгээд зүүн хэсгийн олонго Карпат талаас нь болохоор Оросын эзэнт гүрэн. Тэгээд славчууд руугаа ингээд тэр чинь нөгөө үнэн алдартны шашин слав ард түмний бие хамгаална гэж зарлж марладаг штэ. Хамгаалагч болж. Тэгээд тэр улсад аюул зандал ирэх юм бол тэр аюул занд учруулсан улс руу одоо шууд автоматар миний дайсан болдог. Шууд дайн зарлах хэрэгтэй болдог гэсэн үг. Нэг ийм олон улсын бас практикуд байдаг. Одоо жишээлбэл католик шашныг хамгаалагч гэж өөрийгөө зарладаг штэ. Тэгээ католик шашинтай улс руу өөр шашинтай улс дайдахад миний дайсан болно гэдгийг зарлж байгаа хэлбэр иймэрхүү маягийн. За тэрний одоо жишээлбэл одоо муслимын ертөнцийн одоо хамгаалагч гэдэг одоо нэг хэсэг бол Оттоманы эзэнт гүрэн явсан шүү дээ тийм ээ. За ингээд одоо ингээд 3 том гүрнийг геополитикийн уулзвар цэвэрлж байгаа. Ингээд одоо энэ дотроос хамгийн одоо том угсаатны бүлгүүл мэдээж хэрэг сербүүд 20 дугаар зуунд тэдний 3-1-ээс нь илүү Сербийн гадна амьдарч байсан байна. Сонирхолтой. Тэгээ сербүүдийн тэгээд 20 дугаар зуунд бас нэг юм сонирхолтой үйл явдал болсон юу гэхээр сербүүдийн дамгаал үндэсний угсаатны хамгийн том бүлэг юм чинь тэгээд дамгаал дор Югославийн Вант улс байгуулагдсан байна. Kingdom of Yugoslavia гэдэг. Ингээд өмнөд слав улсуудад анх удаага нэг улсад орно нэгдсэн юм байна. Энэ одоо ID нь хэрэгжээд. Ингээд одоо 30 онд гэсэн үг байна. Тэгээд Серб, Хорват, Словен, Босни, Монтенегро, Македончууд нэгдээд одоо Югославийн Вант улс гэж байгуулсан. Тэгээд энэ улсын нэг анхнаасаа гэхдээ энэ улс нэг Югославийн төсөл биш. Сербийн төсөл байсан тодорхой болж байгаа. Тийм учраас 34 онд Югославийн хаан 1-р Александрийг Хорватын одоо үндэсрэг террорист бүлэглэл болох Штасагийн одоо террористийн халдлагад өртөж амир өгсөн байна. За Усташа гэдэг бол өөрөө хайхтар байгууллага. Энэ бол фашист. Яг одоо яг зүйрлэх юм бол СС гэсэн үг тийм ээ, Гестапо гэсэн үг. За Хорватын Гестапо гэсэн үг байна тийм ээ.
За ингээд уштаасаа нь болохоор Хорватын үндэсрэг үндэстнүүдийн байгууллагт цэцлэн тусгаарлах үзлийг одоо дэмждэг тийм террорист байгууллага болж байгаа юм. Ингээд энэ аллага угсаатны бүлгүүдийн хоорондын үзэн ядалтыг улам өдөөсөн. Ингээд ялангуяа хорватуудын дунд македончуудад радикал үзэл маш эрчимтэй үүсч гисээг энэс хойш байна. За энэ нэгэд энэ бүхэн ерөөсөө энэ аллага ингээд энэний эхлийг тавьж өгсөн байна. Суурийн энэ үйл явдлаас. За ингээд мэдээж дэлхийн 2 дугаар дайнд Герман, Итали хоёр гүрэн давамгай орж ирэх яг энэ мөчид Югославич нь одоо Герман эзэлж байгаа шүү дээ. Италичууд. Тэгэнгүүт Итали Герман, Итали хоёр нь уштаасаа дэмжсэн илтээр. Ингээд Гитлерийн эслийн улсууд болохоор Югославийг эзэлж авсны дотор Хорватад антипавелич нэртэй фашист тэгмийг антипавелич гэдэг одоо удирдагч, фашист удирдагч одоо фашист хэлбэрийг байгуулсан. Фашист дарангуулагч одоо Павелич нь бусад угсаатныг газар төсөө хөөн зайлуулад зөвхөн цэвэр одоо айрын үндэстэн цэвэр хагуу Хорватыг байгуулахад ирж байсан. Энэ ерөөсөө тэгэхээр одоогийн Югославийн задрал дээр ч гэсэн энэ үзэл айл эхэлсэн байсан зүйл бол тааж байгаа юм. Түүнийг арьс хөнгөөр ялгуулах хууль, еврей болон цыгаануудыг системээр усгаж эхэлсэн. Сербүүдийг мөн газар усгасаа шааж гаргаж эхэлсэн. Цөлсөн явахгүй гэсэн хөнөөс нууцаар. Германы жишгээр Павелич Хорватын үндэсний дайснууд хэмээн шашгаж үлсэн хүмүүс зориулаад 40 орчим хориг лагвар байгуулад 400 мянган хүнийг тэнд хөнөөсөн баг. Тэндээ. Уштаасаа гэхдээ сонирхолтой нь германууд чиг одоо хортхий ашиглаж те шатааж матаж хөнөөгөө хутга алах сүхээр хядсан байгаа. Тэгэд энэ сонирхолтой. Яа тэгэхээр жоохон цэвэрхэн алах гэдэг шүү дээ германууд. Нэг жоохон асуудлаас хол. Хүний чинь хөнөөнд ч юм сэтгэл зүйд аягүй дарамттай шүү дээ. Хичнээн алуурчин ч байсан гэсэн. Эдгээр бол ерөөсөө шууд очиод яг жинхэнэ эртний аргаар хядлага хийсэн байна. Тэгээ Уштаасагийн үйл ажиллагаа чинь бүр 60-70-аад оны хүртэл баруун Европт, баруун Германд яг тэр өөрсдийнхөө дайсан гэж бодсон хүмүүсийг явж алуулдаг байсан маш олон аллагатай холбоотой гэж үздэг юм байна. Аа одоо бүр энэ чинь систем болсон байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг хоёлаа юу яа? Нөгөө яг Югославийн талаар нэг ерөнхий мэдээлэл жоохон үзэгчтэй бас үгүй гэж бодлоо л доо. За Югославия гэж юу хэлээд байна гэхээр өмнөдийн славууд гэж байгаа. За слав угсаатнуудыг бүгдээрээ төвийн славууд, өмнөдийн славууд тэгээд одоо зүүн славууд гэдэг 3 ангилаад тоогаад үзчих болно. За зүүн славуудад юу ороод байна гэхээр за Оросууд, Белорусууд, Украинууд. За төвийн славууд нь Чехууд те Чехүүд хоёрын өмнөх дугаар дээр ирсэн Чехүүд байна. Тэгээд юу байна? Чехословакууд маань орчлоо тий. Өмнөдийн славуудад Балканы хойгийн оронд байгаа слав угсаатнууд ороод байгаа. Энд Болгар, Румын бол биш шүү. Болгар орно, Македон, за тэ Монтенегро, Босни Херцеговин, Хорватска, Словен тий. Серб энэ улсууд маань орчиж байгаа. Тэгэхээр ягаад энэ бас нэг олон жижиг улсууд нийгдээд бас нэг нэгдсэнтэй одоо Вант улс, Югославийн өмнөд славуудын Вант улс байгуулсан бэ гэхээр өөрөө 20 дугаар зууны ихэр чинь Оттоманы 19 дугаар зууны сүүлээр ер нь бол Оттоманаас ингээ Грекээс эхлээд те салан тусгаарлаад эхэлчихсэн тусгаар улсууд болоод эхэлсэн. Оттоман өөрөө эмзэг болсон байгаа энэ үеийг ашиглаад Оттоманы дарлал 4-500 жил байсан. Тэр жижиг одоо ханилэг ванилгууд тусгаар улс болох те эрмэлзэлтэй болсон, тусгаар тогтнолоодоо олж авсан. Гэтэл тэд нар яасан бэ гэхээр нөгөө зүүн талд нь одоо баруун талд нь Австро-Унгар байгаад идэг. Зүүн талд нь Оттоман те хэдийгээр суларсан боловч хүчтэй байгаад идэг. Тэгэхээр энэ хүчтэй эзэн түрэн за тэгээд одоо шинэ дайсан бий болоод байгаа нь Орос бий болоод байна. Оросын эзэн түрэн бас хүчрэгжээд идэг. Тэгэхээр энэ жижиг улсуудын дунд энэ том хүчтэй улсуудын дунд бид нэр тусгаар тогтнолоо тусгаар улс байна гэдг нь өөрөө маш эмзэг учраас бид нар нийлжээж хамтдаа хүчтэй ээжээж энэ те том эзэн хүрнүүдийн эсрэг одоо тэмцэх хүч тэнхээтэй байна. Тодорхой хэмжээний одоо өөрийн гэсэн эрх мэдэлтэй тусгаар тогтнолтой байна гэж итгэсэн учраас энэ өмнөдийн славууд нийлээд Югославия гэж Вант улсыг байгуулад улмаар тэр нь одоо нөгөө юу болсон юм? Титогийн суур болж байгаа. За тэгээ энэ улсууд нь бол яг түрүүнд дурдсанаар Балканы хойгуудын орнуудаас урагшаа бол Грек байгаагүй, Албан байгаагүй, тухайн үед Косово гэж улс байгаагүй. Тэгээд Босни Херцеговин, Хорват, Словен, Серб, Македон. Тэгээ Монтенегро, Черногора гэсэн энэ 5 жижиг одоо шинэ улс гэж хэлж байна. Ягаад тэгэхээр урд нь эднэрт нөгөө урд нь Оттоманы эрхчлэлд орохоос өмнө тусгаар улс байсан зүйл байхгүй. Бас л нэг ханилэг ванилгийн шинжтэй байсан. За тэгээ энэ 5 жижиг одоо тэ үндэстэн маань үндэстэнч гэж хэлэх юм уу те нийлээд өмнөдийн славууд буюу Югославия гэж шинэ улсыг бий болгож байгаа. Тэгээ нэгдсэн шалтгаан нь бол мэдээж нөгөө
хөрш зэрэгэлдээ эзэнт гүрнүүдээс өөрсдөө хамгаалах зорилготой. Нэгдэж ил өвчтэй байна гэсэн ойлголтын дор л дээ. Харин тийм. Монтенегро гэдэг нь Монт гэдэг чинь Монт гэвэл негро чинь хар гэсэн үг шүү дээ. Черногора. Тий. Тэгэхээр яхан зүгээр латин хэлээрээ л тэгж нэрлэж ах шиг байна тийм ээ. Тэгээд энэ газрыг бас яг би тэнд байсан хүмүүсийн хувьд бол нөгөө Балканы хойгийг улаан нутаг гэж нэрдэг. Яг тэгэхээр дарсны болон цусны улаан гэж нэрлэдэг. Учир нь гайхалтай сайхан дарстай, үржил шимтэй газар нутагтэй, баярлж, цэнгэлж, одоо хөөрч, амьдралын баяр баясгалан энэ бүгдийг те сайхан дарс хэмж байгаа юм шиг мэдэрдэг боловч цус улаан гэдэг нь бас цусыг дүрсэлж байгаа нь олон зууны турш байсан тэр үндэстэн шашин хоорондын одоо дайсаг налцал эсэргүүцэл энэ бүгд үргэлж байсан. Тэгээ энэ дайныг энэ үзэн ядалтыг одоо тэ ингээд тайзан дээр гаргахтай тэрийг гаргах тэр боломжийг өгсөн тохиолдол нь харамсалтай Югославийн задрал байсан. За ингээд одоо маш сайхан тайлбарлаж өглөө бас нэг зүгээр сонирхолтой нэг Отомоны эзэнт гүрэн бүтэн эзэлсэн байхад Монтенегро ганцаараа эзэгддэггүй байсан учраас энэ дундаа хамгийн одоо хурц характертай гэдэг одоо угсаатын бүлэгт бол Монтенегро ордог юм байлээ. Яг тэр манай ангид Монтенегро аавтай нэг Итали эмэгтэй байсан. Одоо Балканаас ингээ хос өвдөнд ирлийцэх юм. Тэгээ аав нь бол Монтенегро. Тэгээ аав нь л ширүүн гэж үг байг гэж ярьдаг. Тэгээд манай хүү бас Монтенегрод очсон. Тэгээд галтаан нь ч хоолунд нь хилцэгт нь яаж хийдгийг бислэг суралцчих гээд ингээд чи аав нь дуудаад хүснийгээд галтаанд эмэгтэйч тийм ийгээд наашаа суу гэдэг арх үсгэсэн. Тэгэхээр ер нь нэг Монгол нэг юм патриарх ёс айгу хүчтэй газар. Эцэг эрэхт ёстой. Айхтар хүчтэй. Яг эцэг бол ерөөсөө баг тэгээд бурхан гэдээ ойлгож болохоор эмэгтэйчүүд нь тэрийг хүлэмжшэрдэг. Энэ Балканы хогч ихэнх нь тийм штэ. Ер нь бол өвд тийм. Гэхдээ тэр дундаа бүр тийм байхгүй. Рецидив маяг ингэж хэлдэг бүр тийм. Маш сонирхолтой. Тэр цусан өшөө авах маах бол тэдний хувьд норм гэж байгаа шүү. Тий, албанчууд Черногор тэднэр дунд байдаг. Тэгээ Монтенегротой холбоотой сонирхолтой юм байсан чинь наа чинь айгу гой санагдчихлаа. За Отоманы иргэшилд хамгийн сүүлд аль бие осордоо бусад орнуудаа одоо сүүлд орсон гэж байна. Гэтэл Югославийн бүрэлдэхүүнээс хамгийн сүүлд гарсан улс байхгүй юу? 2006 онд. Тий. 2006 он болтол Югослав, Серб хоёр Югославыг байлгадсан. Серб, Черногор гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тэгээд дараа нь Черногор нь салаад Серб нь гээд 2006 онд өөрсдөө тэрийг их гой тайлбарладаг. Хүн ам зүйдэн шүү дээ. 600 илүү 800 мянган хүн амтай. Тэгсэнд өөрсдөө юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид нар дэлхийн хамгийн унтамхай хүмүүс юм аа. Бид нар унтаж амарч байгаа тэгээд Югослав задраад хөршүүд маань ингээд тустай улс болсон байхад бид нар хамгийн сүүлд сэрээд тустай улс болсон гэж ярьдаг. За бас сонирхолтой тайлбар шүү дээ тий. За ингээд одоо ер нь бол ингээд фашист дэглэм гараад уштаас ингээд тэтэрхий хэрцгий байгаад ирэхээр бусад сербүүдийг дээрлэхэд ирэхээр нөгөө бусад угсаатны бүлгүүдтэйг нийлж хагаад одоо партизаны хөдөлгөөн асар том хүчтэй гарсан. За мэдээж хэрэг Югославийн партизан гэдэг бол угсаа брэнд нэм шахав байсан шүү дээ. Эний одоо хамгийн том удирдагч бол Йосиф Бронс байсан. Тэгээ өөртөө болохоор одоо дайчны нэргээд Тито гэдэг нэр өгсөн. За ингээд одоо Тито гэдэг нэр одоо геополитик болон улс төрийн тавцнаар гарч ирж байгаа. 80 орчим мянган хүн одоо удирдсан одоо партизаны хөдөлгөөнтэй байсан. Улам бүр ингээд сайн дурынх нь нэмэгдэжсэн улам бүр. Ингээд одоо мэдээж хэрэг энэ Уштасагийн яргаллын эсрэг тэмцэе гэдэг агуулгадоор Сербийг нэгтгэсэн байхгүй. Сербийг бусад Тито ч өөрөө Хорват ээжтэй хүн шүү. За тэгээд хамгийн сонирхолтой нь 44 онд гээд зөвлөлтийн арим гээд Белградыг нөмрөөл цаашаа нэдрэл явахад тэнд нь системд нь хин үлдэх одоо жинхэнэ их коммунист ахыхаа одоо тийм одоо ивэлэр Тито тэр улсыг ерхий сайдуулаад аваад үлдчихэж байгаа байхгүй. За ингээд одоо Балканы бүх үндэстнийг хүлээн зөвшөөрсөн. Бие биенийг хүлээн зөвшөөрсөн засгаасаа. Тэгээд одоо партизаны тэмцлийн баатар улс төрийн супер олон мандаж одоо Балканы одоо тэр Балкан даяарх эерэг инх тайвны эерэг найдвар болсон байна. Тийм. Олон жил ингээд бас хэцүү штэй чинь үргэлж үхлийн одоо эрсдэлтэй айдастай амьдрын гэдэг чинь одоо манай Чингис хаан нууц авчнаар дууддаг шиг тийм одоо орондоо онцох цаа бүгдэг шиг. Тэгээ хүмүүс чинь инх тайвнад дуртай учраас тэгээд бүх югославчууд инх тайвн доктортой байдлыг хүсч байсан бөгөөд түүнийг нь ганц санал болгож чадсан хүн нь Тито байсан учраас тэр доор ингээд нэгтгэж Югослав гэдэг улс альбисаар байгуулагдчих. Маш хүчтэй том улс байсан шүү бас. Тэгээ ингээд Балканыг эцэст нь инхийн замаар нэгтгэх шинэ улсыг байгуулсан. Ингээд 6 бүрэлдэхүүнт бүгд найрамдах улсаас бүрдсэн. Их сонирхолтой систем босгосон байна. Серб, Хорват, Словен, Босни, Герцеговин, Монтенегро, Македон гэдэг ингээд 6 бүгд найрамдах улс байна. Хамгийн сонирхолтой нь Войводина, Косово хоёр нь Сербийн автономт мужууд гэж тооцогдож байгаа. За ингээд одоо коммунист нам аль бие ёсны хилийн сонголтыг бүс одоо тэр бүгд найрамдах улсуудад нь өөрсдөө өгсөн. Ямар хэлээр ярих нь та нарын шийдэх асуудал гэж.
Их айхтар шийдвэрөөз. За ингээд Югослав дэд бүтцтэй ихэнх хөрөнгө оруулж хөдөө аж ахуйн эдийн засгаас ажилтнуудсан улс руу амжилттай шилжиж гисэн. За ингээд энэ их өөрчлөлт өрнөдийн орнууд тэр тусмаа Америкийн нэгдсэн улсаас үзүүлсэн их хэмжээний тусламж дэмжлэгээр бүтсэн. Тито бүх Балканыг орнуудыг нэгтгсэн холбоо байгуулах төлөвлөгөө гаргасан. Ингэнгүүт Москвад оргуцаад Югославыг дэлхийн коммунист байгууллагаас хассан. За энэ ингээд Тито барууны капитализм зөвлөлтийн төлөвлөлт эдийн засгийн хооронд 3 дахь зам болох шинэ социализмыг бий болгохыг зорж ирсэн. Югославиас дэлхийд гайхсан эдийн засгийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлж гисэн. Энэ амжилт нь улс орны дотоод эвэн тэглийг улам бэхжүүлж өгсөн байна. Хуучин Британий холбоод одоо Югославийн үндэсний чөлөөлөх хайран болж хувирсан. Тэрний суурин дээр. Энэ бол Титогийн өөрийн хайран, хувийн хайран гэсэн үг гэж байна. Европт 4-р орох том хүчин байсан. Армийнхаа хүн хөтний тоогоороо шүү дээ. Цэргүүдийн ихэнх нь сербүүд тэр тусмаа өндөр албандч бол бүгд баг серб офицерууд байсан. Сталинтай харилцаа муудсны дараа Америк нэгдсэн улс цэргийн тусламж дуртай нийлсэн. Ингээд одоо орчин үеийн зэвсэг дүүрсэн усан онгоц Югославийн бомбууд руу урсан орж ирж байсан. Энэ айхтар сэргэлэн богоц хоёр талд нь тоглож байгаа дундаас нь хажаа гаргаад явуулсан гэсэн. Тэгээ Америкчуудын хувьд коммунист ертөнцид гарсан энэ хагарал нь тактикийн давуу тал байсан учраас Титог цааш нь алдахгүй тул маш их ингээд нааш бүлгэрүүлж татдаг байсан гэсэн. Тито ч гэсэн дахин зөвлөлтийн талд одоо Титог ч гэсэн зөвлөлтийн талд алдахгүйгээс гадна одоо Сталин нас барсны дараа зөвлөлт бод улстай харилцаагаа зөөлрөөсөн байна Тито. Гэхдээ зүүнний буюу одоо зүүнний коммунист блокт бол багтахыг хүсээгүй. Ингээр одоо альтернатив буюу эвсэлдүүлэн идэх хөдөлгөөний итгүүлэн дэмжсэн хүн бол таарч байгаа. За хүйтэн дайн эд ингэж хүйтэн дайн явж байгаа шүү дээ. Энэ үед бол Югослав үргэж төвийг сахижсэн. Тэгээд төвийг сахисан хэвээр байна гэж өөрийгөө тунхагласан. Ингээд Тито Африк, Латин Америк, Азийн 20 гаруй орныг нэгтгсэн холбоог саналгацсан эвсэлдүүлэн идэх хөдөлгөөн гээд 1956 шиг санаж байна. Бандунгийн тунхаглал гэдгээр тэгээд 77-гийн бүлэг мүлгээ энэ ч хүмүүс тоон нэмэгдээ 77 улс хүртэл орсон. Манай Монгол энд чинь бас нэг ажиглагч мэжлэлээр явдаг байсан санагч байсан дээр үед. Тэгээд эдний чинь одоо бас эвсэлдүүлэн идэх хөдөлгөөний бас тодорхой лидерүүд Монголд ирж ирсэн. Энэ одоо яг босгосон гол суурь нь бол Насер, Египт өдөрдөгч. Тэгээд хин Индонез, Югослав гур яг ингэж анхын нэг санаач босгож ирсэн гэсэн үг юм бол. За ингээд энд нийтгэж гисэн нэлийн хүчтэй орж ирчихсэн тухайн үед. Ингээд одоо Югославийн олон улсын нэр хүнд улс орны хэмжээ нөлөөнөөс нь хавь өндөр түвшинд төрсөн. Чи одоо хоёр том хүчний цаана орсон байгаа коммунист одоо Америк хоёрын одоо барууны хоёрын дунд 3 дахь бүр аюу том юм бүлтрэд гараад ирж байгаа. Тэгээ тэрний лидер байна гэж чинь Югослав дөнгөж саяхан байгуулагдсан улсын хувьд аюу том геополитикийн амбиц байна гэсэн. Энд чинь тэгээд амжилт гэж хэлж болно бас. За ингээд байж тал 60-аад оноос аялал жуулчлалаас валют эдийн засгт ихээр орж ирсэн. Адриатын тэнгисийн иргэн Хорват, Словен улсууд орлогоо ядуу бусад бүгд найрамдах улсуудтайгаа хуваалцах ёстой болж үүндээ гомдолж эхэлсэн. Бид мөнгө олоод цаашаа өгөх юм уу гэдэг асуудал. Ингээд Тито угсаатны зөрчил мөн өөрийн дэглэмийг шүүмжлэх аливаа орлогыг хатууд арддаг байсан. Ингээд сербид хэрвээ сербид үндэслэх үзэл хүчтэй илэрвэл Тито түүнийг дардаг. Хэрвээ Хорват гарвал бүр ширүүнээр нухчин дардаг гэсэн байна. Ийм байдлаарыг тэнцвэрийг хадгалж ирсэн. Ингээд 1970-аад он гэхэд Югославийн хөгжил бол гадаадын асар их өөр зээлэн дээр босгосон хөзрөн байшин гэдэг нь ил болсон. Эдийн засгийн уналт одоо эхлэнгүүт зарим бүгд найрамдах улсууд илүү их автономт эрхийг шаардж гисэн. Тито зарим талаар туйлын боломжтой буулт хийжсэн байна. Гэхдээ ихэнхдээ дарангуулах замаар инх тавина хадгалсаар л байсан. Ингээд Югослав гэдэг нийтлэг үнэмшил хийсвэр зүйл ер нь уулна биш байсан юм байна. Хэдий хийм цэвэрч гисэн. Тэгэхээр 2 дугаар дайны дараа би улсын бодит ойлголт байсан бөгөөд тэр уул нь Югослав гэдэг одоо концепцээр ажиллаж исэн юм байна уул нь. Тэгэхдээ тэр нь Титогийн гар дор. Харин тийм. Ингээд энэ бүхэн нэг намын тогтолцоо Титогийн төмөр атганд нэгтгэжсэн энэ бүх зүйл 1980 оны 5 сарын 4-нд Тито нас бараад үндэслэгдсэн байгуулагдсанаас хойш 35 жилийн дараа олон угсаатнаас бүрдсэн энэхүү улс өөрийнхөө шүтэнээ алдсан. За ингээд холбооны улсын бүх бүрэлдэхүүн хэсэг болсон бүгд найрамдах улсын төлөөлөгч нар хагас сая хүн дарангуулагч Титог эцсийн замд нүдчихсэн. Гудамжинд гараад. Тэгэхээр бас нөлөөтэй байсан байна. Ингээд Титог нас барсны дараа хамгийн анхны засгийн газрыг эсэргүүцэл Косовод ихсэн. Тэгээ дараагийн 10 жил 80-аас 90 оны хооронд улам их одоо бугшижсэн гэсэн үг байна. Балкан төр завсарлаа.
Өнөөдрийнхөө ивент итгэжийг дурдчихъя. За эрүүл энхийг хамтдаа эрхэмлэн өрөөтэй Аз Фарм компани өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байна. За Аз Фарм эмийн сан хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд хаврын улирал зохион байгуулж буй витамин жуултын аягаар амин дэм эрдэс бодис дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдэд 5-аас 20% хөнгөлөлтөй үнээр борлуулж байгаа юм байна. Энэхүү аяны хүрээнд мэрэгжлийн эм эмзүүчдийн зөвлөгөөнд суурилсан зөв хэрэглээний мэдлэгийг түгэж эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийг зорж байна. Гэхдээ та бүхэн Аз Фарм эмийн сангийн салбар болгоноос амин дэм эрдэс бодис дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 5-аас 20% хөнгөлөлтөйгээр авах боломжтой байгаа юм байна. Ингээд 24 цагийн эрүүл мэндийн лавлах 18-1801 18-1801-ээс судалтай та бүхэн хэрэгтэй мэдээлэл авч болно. Мөн Аз Фарм эмийн сан Facebook хуудаснаас ороод хэрэгтэй мэдээлэл аваад бүх салбар эмийн сангуудаар нь 10-аас 20% хөнгөлөлтөйгээр дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм байна. Өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. Баярлалаа. За ингээд одоо Балканы дарьтай торох дээр хоёр өдөөгч одоо детонатор байсан. Нэг нь Сербийн коммунист өдөртөгч Слободан Милошевич. За Слободан Милошевич ингээд Косовогийн албанчуудын эсрэг, дараа нь хорватуудын эсрэг Сербийн үндэсний үзлийг чиглүүлсэн. Милошевич ухаалаг нэгэн байсан гэдэг нь тодорхой байна. Дэлхийн эрхэн ажилдаг, зүү төгтөл яаж явдаг, өнцрэг үзлийг маш их одоо өнцрэг үзлийн хүчийг маш эртнээс олж харсан байна. Тэгээ яг өөрийн нөгөө хувийн амбиц ашиг сонирхлын төлөө ажиллаж байсан. Тийм. Ингээ Хорватад Франио Түүж маань Сербийн ноёрлоос эх орончтой эрс эдэмгийг чөлөөлөх одоо зорьсон. Бүгдээр нь тусгаар тогтнолоо зарласан. Түүж мааны загвар 1941 оны Хорват улс Гитлерийн дэмжигтэй байгуулагдсан өнцрэг Уштасагийн засаглал байсан. Сонирхолтой. Түүж маань засыг эрхэнд гарсны дараа Хорватын хаасайгу Уштасагийн юусэг хаасайгу хан дээр зурагдчих эхэлсэн. Хэд тууширсан Хорват өнцөрхөг үзлийн одоо үзэлтнүүд баяр наадам болж байгаа мэт уур амьсгал ноёлж эхэлсэн. Ер нь Түүж мааны зорилгыг хинч эргэлзэхээргүй дэмжиж эхэлсэн гэсэн үг. Эдгээр хоёр улс төрчдийн төрхлөлт 20-р 21-р зууны босгон дээр Европын зүрхэн тушаа газар хинч төсөөлөөгүй дайнд хуучин Югославийг төлхөн татан оруулсан. За 91 онд Хорват сербүүдийн хоорондох тулаан улам олон хүний амьд хүрч өдөр бүр шинэ харгислал гарч ирсэн. Ингээд энэ нь одоо сүүлдээ телевизийн мэдээгээр орж ирэх үед одоо Балканд өрнсөн угсаатны цэвэрлэгээний өмнө баг Европын альч улс хүчгүүдж эхэлсэн гэсэн. Ингээд одоо 91 оны 9 сард Европын хамтын нийгэмлэг одоо талуудыг Гааг хотод энхийн багваралд хуурсан. Тулдааныг одоо зогсоох хэвээр хоёр тал хоёулаа өөрсдөө хохирогч тайлбарлаж гисэн мэдээж хэрэг бүгд хохирогч болдог тийм ээ. Европын хамгийн эртний түүхэн ард түмэн нэг бол хорватууд геополитикийн хэцүү байршлийнхаа зовлон одоо хүндрэлийг үл харгалзсан төр улсынхаа залгамж чанарыг хадгалж чадсан бол харин нөгөө талдаа сербүүд түүнийг нь хэзээ ч хүлэмжшүүлж чадахгүйсэн. Ийм л зүйл болж байгаа тийм ээ. Хорватад тоталитар шовинист дэглэм тогтоосон нь хүний эрх инх тайван Югослав дахь арчилсан хөгжлийг шууд зөрчсөн гэж сербүүд хэлсэн. Европ өөрийн дотоодын асуудалтай хэд их анхаарч байсан учраас цааш дурсах цусыг зогсоож чадаагүй. Жишээлбэл энэ үед юу болж исэн бэ гэхээр хоёр Герман нэгдэжсэн. Герман юу чинь хоёр өөр одоо тогтолцоотой хоёр улс нэгднэд чинь тийм амархан зүйл биш шүү дээ. Наацхан тэр зүүн Германд байгаа хүмүүсийг яаж ажилтаа болох вэ? Эдийн засгийн зөндөө болох асуудал. Яг энэтэй залгаа Ирак Кувейтний дайм болчихсон. Тийм ээ хөлгийн шуурга ажиллагаа явуулсан. 93 онд Маастрихтийн гэрээ Европын нэгдэх гээд бас явцгааж ирсэн. Ингээд бүгд л өөр өөр ихсэн завгүй том гүрнүүд. Энэ үед Орос өөрөө ч завгүй байсан бас. Ингээд одоо энэ бүх асуудлууд нэгдүгüрт нь байхаар чи Югославийн асуудал бол 2 3 дахь асуудал болчихж байгаа. Хачаал хөдлийн үед. Дэлхийн гүрнүүд ч гэсэндээ зөвшөрлөөнөөс бас зай барьсан. Ингээ Москва чинээр сонгогдсон ерөнхийлөгч Ельцин зөвлөл холбоот улс нуран улсны үр дагавартай ноцолж ирсэн. Америк нэгдсэн улс Иракт дайн дөнгөж хийгээд дууссан. Дахиж Югославийн асуудалд орооцолдож цэргийнхаа амнасыг өрөхгүй эдийн засгийн авахгүй. Энэ бол Европын асуудал гэж үзэж ирсэн. Ингээд Америк нэгдсэн улс гэсэндээ энэ цус мөргөлдөөний зогсооход тодорхой ашиг сонирхол байгаагүй гэсэн юм байна. Бид нар ч ямар ч хамаагүй ашиггүй юм байна гэж үзэж ирсэн. Тэгээд Югославийн дайрыг зогсооход одоо Америк цус урсахгүй гэж тэд үн цэнгүү тийм юмд оролцохгүй гэсэн санаагаар 92 оны 1 сард нэгдсэн улсын байгууллага сербүүдтэй гал зогсоох хэлцээр байгуулж чадсан. Харин Хорват дахь цэргийн мөргөлдөөний хувьд Милошевич зорилготой аль хэдийн хүрсэн тэр мөчид царцсан байдалд орсон. Буюу Хорватын 3-1-ийг сербүүд хяналтанд авсан үед гал зогсоогоод тэр байдал дээр тогтцоосон гэсэн. Үүний зэрэгцээ яг ингээд зэрэглээ ингээд нэг Хорватын асуудал дуусчихсан чинь Босныг ирсэн байна. Хамгийн том дайртай торхонд хэлбэрч.
нөгөө христийн шашин, ерэ мусульманчууд олон зуун жилийн турш зэрэгс амьдарч исэн. Хүн амын 3/1 сербүүд байсан. Босныг. Одоо тэдний ард олон улсын хамтын нийгэмлэг Босныг Югославиас тусгаар тогтсон улс гэд хүлээн зөвшөөрсөн. Энэ нь сербүүдийг жинкнээс нь дэлбэрлэсэн. Босны сербүүдийн удирдагч Радован Караджич олон нийтийг төрөхж гэлсэн сербүүдийг. Тэдний хувьд серб биш бүхэн дайсан. Тэр тусмаа Босны мусульманчууд бол хамгийн заналт дайсан гэж үзсэн. Таргт одоо байгаа болгосон. Борны одоо тэр Караджич бүх сербүүдийг нэг дор амьдруулах Сербийн улсыг байгуулахыг одоо тийм мөрөөдөлд хит автсан байсан радикал үзэлт. Түүний төсөөллөөр бол серб биш хүмүүс ялангуяа Босны мусульманчууд бол серб ард түмний мөнхийн заналт дайсан. Анханасаа дайсан байсан. Тэд гадныхан Отоманы үлдэгдэл үзсэн учраас бүр мөсөн алга болох ёстой гэж бүр extermination гэдэг цэвэрлэгээ гэдэг Огсаатны цэвэрлэгийг бүр ингээд бодсон байсан гэсэн. Түүний үнэнч гүйцэтгэгч нь Ratko Mladic гэдэг нэг ахтар хүн байгаа. Татан бүгдсэн Югославийн армийн хорондоо байсан эргэл бүцэлтгүй серб үзэлтэн үнсэр үзэлтэн Ratko Mladicийн хамгийн анхны байн Биелин хот байсан. Тэнд түүний арим дайны тактикад туршиж сургууль хийсэн. Эхний цэвэрлэгээ хийж гисэн гэсэн. Mladic бэлгийн хүчирхийллийг дайны зэвсэг болгон санаатай ашигласан. За ингээд одоо Хорватд хийсэн шиг Сербийн дайнд одоо хагас цэрэгчсэн одоо парамилитант гэж хэлдэг шүү дээ. Тийм бүлэглэл чухал үүрэг үүсгэх дотроос. Одоо бэлгийн хүчирхийл гэдэг зүйлээ түүний цэргүүд нь шүү дээ. Мусульман эмэгтэйчүүдийг системтэйгээр хэрцгийлтэйгээр хүчнэддэг байсан. Тэдний нэг нь одоо энэ Нусрета Сивац гэдэг эмэгтэй байдаг. Одоо энэ үеийн хохирогч тэмцэгч. Энэ эмэгтэй өөрөө 1992 онд шүүгч байсан. Дүүргийн. Тэгээд өөрийн төрлөх хот болох одоо Приодорын ойролцоо Сербийн хоригт лагерт авчихсан. Эднийг бүгдийг шүн нь бол 5 мэт өнгөрдөг. Харин өөрийнх нь дурсамжаас шүү тийм ээ. Өдрийн цагаар хоригдуудыг байцаадаг. Хорих өрөөний цусаар дүүрэн, шалан цусаар дүүрэн, хан хүртэл цусаар хүрсэн байдаг гэсэн гэж. Тамлан зовоох хэрэгслүүдийг ийл задгаагаа тавьсан байждаг нүдэн дээр. Залуу эмэгтэй тэр одоо Осмарскагийн лагерт 3 сарын турш хоригдсон. За тэгээд ойлгомжтой юу болж гисэн. Тэгэхээр харуулуудын тушаасан бүгнийг хийх ёстой. Мэдээж тэдний хүссэн бүгдийг энтэй хамт хийхгүй бол амьд үлдэхгүй. Ингээд лагерт энэ талаар хинцээж хинч ярьдгүй байсан хоорондоо ч ярилцдаг. Гэхдээ бэлгийн хүчирхлийн дараа харуулууд хэсэг хугацаанд байхгүй болдог. Мөн бидний чимээгүй байдал өөрөө бүгдийг хэлж өгдөг гэж байгаа байхгүй. Олон зуун мянган Босны мусульманчууд дайнтай Морото бүс нутгаас дөрвж авсан. Дайны төгсгөл дөрвсийн тоо 2 сая давсан байсан гэж байгаа. 2 саяд ч Монгол орон тэр чигээр авсан талаар адилхан болж байна шүү дээ. За ингээд одоо тэдний олонх нь Югославийн бусад хэсэг рүү эсвэл Босны гэрцүүнийхээ өөр хэсэг рүү нүүсэн. Харин хэдэн зуун мянган хүн одоо Европ Хойд Америк руу цагаачлаад гарцгаасан гэсэн. Босны дах харгислыг Белградаас Слободан Милошевич ивент тэтгэж дэмжижсэн гэсэн ард нь. Ингээд 92 оны 4 сард Сербийн хүчнүүд нийслэл Сараевог одоо байгаа болгосон. Тэгээд Радован Караджич болон Ratko Mladic нар Сараево хотоос Серб бүс нутгийг бус иргэдийг хөөж гаргаж үлдэн хөөж зорьсон. Ингээ хотын энэ ч нэг уулар хот шүү дээ. Тэгэхээр яг хотын уулан дээрээс 3 жил Сараево бүссэн. Тэгээд их буугаар буутдаг гэсэн. Mladic шүү дээ, мэрэгэн буучтынхаа буучтаа шууд нөгөө fire at will гэдэг шүү дээ, хүснээрээ бууддаг тушаал гэсэн. Өвлийн олимп болж байсан шүү дээ Сараевод. Тэр байгууламжууд дээр нь ингээд буугаад очоод хараа ичдэг. Нэг бичлэг шүртэл байдаг санаад BBC-гийн билүү Францын телевизийн камерчин мэрэгэн будагчанд буудуулаад ингээд гараа ингээд авдаг. Яг ингээд бичиж хагаад оногддог байхгүй гарна. Тэгтээ өөхөөгүй. Тэгтээ тэр медиа хүртэж бодчихсон байхгүй. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын нүдэн дээр итгэмээргүй харгислал үйлцэгдсэн. Одоо энэ дээр нүүб болон нүүбийн цэнгэр дуулалтны одоо хамгийн том фейлер гэж хэлдэг шүү дээ. Сүрэл бүтлгүүтэл. За энэ тэр хэсэг арай очих болоо. Гэхдээ энэ яаж исэн бэ гэхээр хүмүүс зүгээр задгаа зам дээр хүмүүс ингээд усаа авах гэж гадууч гүйж явж хагаад буудулж байгаа шүү дээ. Ингээд одоо цахилгаан баг байхгүй болоод ус ховор болж ирсэн. Тэг ингээд Босны армийн нэгжүүд нисэх буудлын нисэх зурвас доогуур 800 м урт хонгил ухсан байдаг. Энэ бүслэгдсэн Сараево хотын 300 мянган оршин суугчдын амин суд цус энэ. Төсөл маш нууц байсан учраас нүүбийн цэргүүд хүртлийн талаар мдэггүй гэж байгаа. Тэгээд тэр 800 м онгоцны тэр хөөрх зурвас доогуур хусан одоо түнэлээр хүнсээ татдаг гэсэн байна. Өөр газараас бүслэлтээс. Босны ерөнхийлөгч Ажила Эзетбегович өөрийн шашин нэгт мусульман ах дүүстэй нөхцөл байдал найдварг болсон талаар үнэлсэн. Тэгээд бид бол энийг хянаж чадахгүй байгаа шүү. Тэгэхээр одоо амь бод өөр өөртөөхөө хэмжээнд арга хэмжээ аваар л гэсэн санаа. Нүүб одоо нэгдсэн үндэсний байгууллага дайн дах хөндлөөсгөөс оролцох альва цэргийн ажиллагааг хориулсан.
аль ч гишүүн улс цэргийн ажиллагаанд оролцохыг хүсээгүй. Ийм ажиллагаа тэдний цэргүүдийн амийг эрсдэлд оруулахар байсан. Хамгийн сонирхолтой нь ямар ч улс хөндлөнгөөс энхийн сахилах ажиллагаанд оролцохыг хүсэхгүй байж байгааг энэ мөчид Афганистан, Албан, Чечен болон бусад исламын орнуудаас дайчид Босни руу ирсэн. Ойролцоогоор дайны гэмт хэрэгээс айхгүй юу ч хийхэд бэлэн 6,000 орчим мужахидин дайчид ирсэн. Олзны хүмүүсийг хэрсгээр хөнөд өгсөн зөрүүлээд. Энэ зөрчлүүд удалгүй улам яршигтай төвөгтэй болж гисэн гэсэн үг л дээ. 92 он гэхэд Босни дэх сербүүд олноор амьдардаг бүсүүд нэг төрлийн улс төрийн бүтэц байх болсон. Босни доторх сербүүд нь улс байгуулсан гэсэн. Бүгд найрамдах серб гэж нэрлсэн Република Српска гэдэг нь тус улсын хойд ба зүүн эсийн өргөн удамтыг хамарсан сербүүд амьдардаг хэсгтэрээ бүгдээр нь серб ус байх болсон. Сервис гадна дахиад. Тий, одоо тэр нөгөө Борчго дистрикт дээр байдаг баха тий. Одоо Боснигийн улс төрийн бүтцэн тийм сонин штэ. Ээлжилж засгаа барьдаг, өөрийнхөө ерөнхийлөгчтэй. Бас нэг сонин бүтцтэй. Их өөрмөц одоо тийш очиод их л олон юм ойлгож байгаа юм гэсэн. За тэр шинэ бүр деталь руу орохгүйгээр ерөнхий задрал руу явхад. Жишээлбэл Хорват Босны гэрцэгийн чинь бүр холбооны ус шахан болсон шүү дээ ихэндээ. Тэгж явсан талж байгаа. Гэсэн чинь баруун хэсэгт шинэ фронт нэгдсэн. Түүд ч маань Босны дэвсгэрийн тодорхой хэсгийг Хорватад нэгтгэх төлөвлөгөө аль хэдийн боловсруулсан байсан. Ингээд тэр хүртэл хорватууд мусульманчууд сербүүд эсрэг хамтран тулдж ирсэн юм байна. Хорват одоо Босны хоёр нийлцсэн юм чинь. Гэд ашиг сонирхлын эвсэл нуран унаад Босны хорватуудыг их хвчлэн хамгийн үнцэрхэг, хамгийн туучирсан гэж үздэг. Босны дотор байгаа сербүүд нь тэгээ явж байгаа. Дахиад Босны дотор байдаг хорватууд нь яраалал үлдчихсэн. Тэдний хувьд нийслэн Сараево биш, Загреб гэж хардаг. Ер нь бол тэгэл Босны доторх сербүүд, Босны доторх хорватууд нь байлж гисэн гэсэн. Эцсийн зорилго нь хорватаа нэгтгэж хорватын улсыг байгуулах зорилт. Тэдэр нас яаж байна. Энэ шинэ мөргөлдөөний гол төв зүйдийн нэг нь Мостар гэдэг хот байсан. Хорватууд Мостарыг Босны хорват улсын нийслэл болгож бүх мусульманчуудыг хотоос хөнгөрөхийг хүссэн. Гэтэл Зоран Лакета гэдэг нэг хүн 93 оны 5 сарын 8-ны өдрийг ерөөсөн мартдаггүй юм байл. Зоран яасан бэ гэхээр хуримд оролцохоор голын зүүн эрэгт амьдардаг ахыгаа авахар явсан юм. Тэр өдөр амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг болох хэвээр. Учир нь түүний найз хурмэж байсан. Найз нь хорвоод сүт бүсгүй Босны эмэгтэй байсан. Гэвч ах нь ирээгүй. Шүн гэхэд Мостар хот хоёр хогтсон байсан. Хорватын зөвлөгчид хотын баруун хэсгийг эзэлж аваад Босны мусульманчууд зүүн эрэг хэсэг дээр нь хуучин хотоо хяналтандаа байлгаад ингээд Зорон санамсруур хорватын хяналттай нутагт байж таарад серб хүн байсан учраас хүчээр цэрэг татгцсан. Ингээд хүн сонголт байгаагүй. Годын нөгөө талд нь байгаа ах нь олон найз нөхдөд тэндээс нь буудалцаад тэгээд тэр хэсэг рүү өөрөө ч гэсэн буудахаас өөр аргагүй байсан. Би зөвхөн амьд үлдэж жаахан охинол бодож байсан. Би ахыгаа хөршөө таньдаг хин нэг буудныг хизээж бодож байгаа гэж турсан жаа ярьсан. Ингээд 93 оны 6 сарын 8-нд Зораны ах Хорватын Гарнатад дэлбэрч нас барсан юм. Сонирхолж илгээд. Мостарын хуучин хот дах Босны мусульманчуудыг гадаад ертөнцөөс таслагдсан байдалтай дайралтад үргэлжлэжсэн. Хорватын хүчнүүд цэргийн үед давуу талтай байсан учраас хуучин холбоотойнтой эсрэг ширүүн тулалцсан. Хорватын цэргийн командлагч Слободан Фралжак олон сарын турш одоо хүмүүнлэгийн тусламжийн цуваг нэвтрүүлэх зөвшөөрөв. Одоо хүмүүнлэгийн хямрал үүсгэж штэ. Хорватуудад мөр зэрэгтэн тулдж байсан мусульман цэргүүдийг лагерт орсон. Хорватын довтлогоо хотын дурсгалт барилгуудыг өршөөгөв. Бараг 500 жилийн турш тус хотыг хооронд холбож исэн, голыг нь холбож исэн Оттоманы үеийн хуучин гүүрийг 93 оны 11 сарын 8-нд Хорватын танк буудсан оруулсан. Мостарын гүүр одоо яг сэргэн босгоцсон. Маш үзэсгэлэн теат. Үгүй тэр Мостар аюу гоё юм билээ. Миний мөрөдлөө. Тэгээд Америк ингээд Югославийн хэмнэлт байдлаас ингээд зайгаа барьж ирсэн ч гэсэн Европ итгэхгүй байгаад нь одоо шүмжилж гисэн Америк. Ингээд шинээр сонгогдсон арчсан ерөнхийлөгч Билл Клинтон Балканы дайнд цэг тавихыг хүссэн. Дэлхийн нийт одоо хилцүүлгийн дүрсчдийг одоо ингээд хүчирхийллийн ингээд дүрсчүүлээд харуулдаг тусам дэлхийн нийт гэсэн дургуул. Тэгээд Босныгийн зовлонгийн талаарх одоо хямралын талаарх мэдээллийг олон сурчлах Клинтон болон бусад дэлхийн удирдагч нарт мэдээгээр хараад ер нь энэ асуудалд одоо хүчээр хөдөлгөөс оролцохоос аргагүй мэн гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Бүсдэгдсэн Сараево хотын иргэд ус авахар гарч явахдаа буудуулж өгч байгаа тэр зургууд дүрслүүдийг үзчихсэн гэсэн. Ингээд тухайд олон нийтийн санаа бодлыг тодорхойлоод асар хүчтэй нөлөөтэй байсан телевиз гэдэг зүйл бол одоо үнэхээр гүйцэтгсэн медиа хоёр. Америк нэгдсэн улс хорватуудад хүчрхэг айран байгууллагад дэмждэг үзүүлсэн. Америкийн цэргийн зөвлөлтөд хорват цэргүүдийг стратеги дайны тактикт сургаж эхэлсэн. Үүнийхээ хариуд Америк нэгдсэн улс
туужин манаас Хорватын удирдагчаас Босны мусульмануудтай тулдахад болоо. Сербүүд эсрэг хамтарч дахид тулдаа гэдэг шахалтыг өгсөн. Ингээд 94 оны 3 сард Хорватын ерөнхийлөгч туужин болон Босны ерөнхийлөгч Ажила Изетбегович нар Вашингтонд инхийн гэрээ зурсан. Ингээд хамтарсан нутаг дэвсгэр Хорват Босны холбоо байгуулсан. Ингээ гар барилд бодлохгүй сербүүдэд жинхэнэ дарамт болж эхэлсэн гэсэн үг тийм ээ. Тэгээд хэдэн зуун мянган одоо мусульманчууд Боснаас аль хэдийн дөрвсөн байсан. Ингээд мусульманчуудын бөөгнөрл болсон газар нутаг энклав гэдэг тийм ээ. Тэрийг одоо 93 оны эхнээс нүүб би хамгаалтанд авч ирсэн. Тэднийг одоо нэгэнчлэл Сребреница гэдэг хотод тохиолно. Сербийн анги нэгтгэл бүслэгдсэн айдас дунд эмнэлгийн тусламж одоо хомс ийм нөхцөл байсан. Нөхцөл улсын байгууллагын Франц генерал Морильон Сребреницад очиж нөхцөл байдлыг харсныхаа дараа туслана гэж амласан. Нөхцөл улсын байгууллага 6 аюулгүй бүс энклав байгуулсан. Ийм бүсүүдийг хамгаалах зэрэг өгөхийг гишүүн орносоос хүссэн. Тэд ихэнх нь доошоо хараад хөлөөж ирээд юу ч үлдэхгүй байсаар агаад нэг голланд молондын хэлтүүд ирдэг шүү дээ тийм ээ. Хэдий нүүбийн хяналтанд хамгаалтанд байсан ч гэсэндээ хүмүүс гудамжаар нь бүхийж гүйдэлж явдаг гэсэн. Гүүхээрээ явдаг гэсэн. Өвний зэрэгцээ Гаг хотод хуучин Югославийн асуудлаар олон улсын эрүүгийн шүүх байгуулсан. Ингээд яг ингээл баг ингээл удаал хөдөлцөхөд байгааз шийдвэртэй юм хийж чадахгүй. Ингээд баруун Балканд үлдгэсэн өнгөрсөн одоогийн дайны хэмтрүүдийг мөрдөн шалгах үүрэгтэй байсан гэсэн. За энд нэг том жишг тогтоосон алхам байсан тодорхой хэмжээнд хоосон тохиод төдий зүйл байсан боловч одоо бас алхам байсан нь байсан. Босны гэрцгүүнүүд геноцид дайны хэмтрэг үйлдсэн гэх мэдээлүүдийн улмаас гаднаас авах арга хэмжээ шахалтууд улам нэвж эхэлсэн гэсэн. Энэ яг тодорхой хэмжээр алхам шүү дээ бас тийм ээ. Тэгээд 95 оны 7 сарын 11-нд Ратко Младич болон түүний цэргүүд Сребреницагийн хамгаалтын бүсийг сэтлэн орж ирсэн. Энд айхтар сонирхолтой юм бид. Би энийг бүтэн нэвтрүүлэг зөвхөн Сребреницагийн талаар. Зүгээр л маршаар орсон. Нүүбийн цэргүүд буудаагүй, хамгаалаагүй, зогсоогүй. Тэгээ бүр ирээд энэ Францын генералд, Голландын цэргийн командлагчид нь эхнэрт нь бэлэн мэлэх гэж байгаа. Ратко Младич. Тэгээ камераар зураг аваад. Тэгээд одоо хундахтай тоос төрөж тулгаж агаад. Тэгээд хилцээр хийгээд за эмэгтэйчүүд хүүхдүүдийн автобусаар гаргаж тохиролцсон. Зөвшөөрсөн гаргасан. Гараж явсан эмэгтэйчүүд нь болохоор цэнгэр дуулалтнуудын баазад 6 км-ийн одоо орон зайд ингээд хорогдож үлдсэн тийм ээ. Бараг ихэнх мусульманчууд ингээд хотыг орхив явцсан байсан. Ингээд би охинтойгоо нэгцүүсийн бааз руу явсаа. Гэхдээ бааз руу явж буй эрчүүдийн тоог хараад би буцаж хүүгээ авахар гүйсэн. Гэвч хүү маань үгүй ээж би эмэгтэй хүн биш би бааз руу явахгүй ч гэсэн. Нүүбийн цэргүүд одоо уршилж буй сербүүдийг зогсоох ямар ч боломжгүй эсрүүс үзүүлэх гэж. Ингээд ойлгомжтой болсон гэсэн үг байхгүй. Ирчүүдийг нь ялгаад аваад үлнэ гэдэг сайнаар төгсөхгүй гэдэг нь тодорхой болсон гэсэн үг тийм ээ. За ингээд одоо Фадилагийн одоо Поточари гэдэг тэр газараас гаргаж авсан гэсэн үг тийм ээ. Одоо Поточариг үнэлэн шилжүүлсэн гэсэн үг юм да. За тэгээд тэр өдөр нь тэр лагерт одоо инклейд үйсэн бүх мусульман ирчүүд тэр өдөртөө буудаж алуулсан. Зарим нь бөөнөр нь гараж руу хийж агаад гарнаж хитж алж ирсэн. Тэрэн дээр бас нэг юм байгаад байгаа. Хүүгээ дуудаж байгаа. YouTube-ээр үзээрэй. Сербийн телевиз бичлэгийг хийж байгаа. Тэгээд Сербийн тэр Младичийн цэргүүд одоо буутай дууд сербүүдтэй би цуг нь асуудалгүй энд аюулгүй байна гэж дууд гэдэг уул руу гараад цутаацсан хүүгээ дуудулж байгаа. Аав нь хинглээ нэг хүүгээ сербнэр хэл дуудаад Ратко ч лөө Радо ч лөө тэгээ дуудаад миний хөрөд энд зүгээр байна гэж дуудаж байгаа. Аав нь хүүгээ дуудаж авчираа тэгээ тэдэрт алуулж байгаа байхгүй. Өөртөө мэдэхгүй. Тэгээ тэр хүмүүсийн дуудаж байгаа хүмүүсийн бүр ингээд халуун байгаа юм. Тэгвэл ингээд нүцгэн байх цамцаа тайлцсан. Их халууцсан бол. Тэгээ амар туранхай. Эдэн сарын хоол ундгүй байсан нь мэдгэж байгаа. Бүр ингээд нүдний гал цог нь унцгаацсан. За ингээд одоо ойроо зугтсан ирчүүдийг нь Младичийн цэргүүд танк хүртэл ашиглаж хөөж мөрдөж ирсэн. Дөрвөсөд ядарч туйлдж өлссөн өөрийгөө амгалах чадваргүй болсон. Тэгээд Сербийн дайчны гарт орсон хүмүүс шууд л буудажсэн. 8000 гаруй муслим ирчүүдийг хөвгүүдийг харгасаар цаазалсан. Сребреница дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхийн хамгийн жигшүүт гэмт хэргийн гэрч болсон хот болсон. Нэгдсэн улсын байгууллага юунд хамгийн том буруутай гэж үздэг. Учир нь аюулгүй газар Сребреница аюулгүй газар гэдэг мэдээлэл тараагаад тэр нөгөө арга барсан те ингээд ам үлдгийг хичээсэн тэр исламын шашинтай мусульман шашинтай босничууд Сребреницад цуглардсан байсан.
сайхан цуглуулж өгж байгаад цуглуулж өгч байгаа. Тэгээ энэ бол нөгөө Сребреницагийн аллаг гэж нэрлэдэг тий. Тэгээ энэ одоо хэрвээ тэгээгүй байсан бол ядаж хүн 8,000 гулаа бөгнөхгүй шүү дээ. Тал зогтоод бас нэг 10,000 ч юм уу өгч болох байсан байхгүй тий. Тэгээд одоо Хорватын ерөнхийлөгч яг энэ мөчөд Сребреницагийн хядгалгаа явж байгаа үед Тужман Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр сербүүдийн эсрэг хариу зөвхөлтөөр бэлтжижсэн. Ингээд сербүүдийн хяналтанд байсан Крайна зэрэг бүс нутгийг дахин Хорватын мэдэлд авах хэрэгтэй байсан. Крайнагийн хувьд баг хувь заяа шийдэгдсэн. Яагаад бол сербүүд тэрийг хамгаалж чадахгүй. Одоо яагаад гэхээр нэг цэргийн хувьд давуу сайтар зэвсгэлцэн. Одоо Америкийн зэвсэгтэй. Тэгээ зохион байгуулалттай. Газар нутгаа буцааж авах гэсэн одоо тийм бүр шийдмэг болсон тийм дайчт бол ер нь бол хүчтэй гэсэн үг л. Ингээд одоо сербүүд бол Крайна гэдэг бүснээс Крайна гэдэг чинь одоо хязгаар гэсэн үг шүү дээ. Тийм тэндээс ингээ ухарч гарсан. Сербийн эрх баригчид Крайныг нүүдэн шилжүүлэх шийдвэр гаргаад 150,000 гаруй оршин суугч их нутгаасаа дөрвөн гарсан. Хорватууд очиод эзлэнгүүд Крайна гэдэг бүс мужаас 150,000 гаруй оршин суугч сербүүд гарч ирсэн. Яагаад тэгэхээр тэднээс өшөөг авах гэж айсвч ирсэн. Тэгээд тэдний ихийнх нь хизээч буцаж ирээгүй. Тэгээд тэнд байсан одоо өөрийнх нь байр сав, байшин сав нь бол тэг өөр хүний мэдлийг болсон гэсэн. Зүгтэж амжаагүй хүмүүсийг давшиж буй өвчнөд өршөөлгүй хөнөөс. Ингээд одоо хорватууд сербүүдийн эсрэг дайныг гэмтэр үлдсэн. Босны дай үргэлж сэрлсэн яг энэ бас. Ингээ 95 оны 8 сарын сүүлчээр Серби их бууны сум Сараево хотын захын төв хэсгийг оноод 40 орчим энгийн нэгээд амир үтсэн. Энэ алс халдлагаа алсын үр дагавартай байсан. Барууны орнууд хөндлөнгөөс орыг шийдсэн. Яг энэ одоо зах одоо наран тул зах дээр бөмбөг дэлгэрсэн гэсэн үг байхгүй. 2 хоногийн дараа НАТОгийн Боси Серби армийн эсрэг одоо Радко Младичи эсрэг Operation Deliberate Force гэдэг ажиллагаа эхлүүлсэн. За энэ юу гэсэн үг гэхээр одоо deliberate чинь хойшлуулшгүй гэсэн үг шүү дээ. Яаралтай гэсэн. Эвслийн түүхэнд хамгийн анхны байлдын ажиллагаа байсан. За ингээд одоо энэ зорилго нь юу гэхээр 3 жил гаруй бүсэлтэнд байсан Сараево хотыг чөлөөлж байна. Америк нэгдсэн Франц, Их Британаас 200 гаруй байлдааны онгоц Сараевыг орчин байрлсан. Ингээд НАТОгийн агаарын цогцлолтууд нөлөө үзүүлж эхлээд Боси Серби айрам айжмаар хурч 10 сарын ихэр Сараево хот чөлөөлөгдсөн. 1425 хоногийн дараа өдөр тутмын амьдрал айжмаар сэргсэн гэсэн. Тэгэхээр энэ Ленинградаас удаан бүслэгдсэн гэсэн үг таарч байгаа. 20-р зууны хамгийн урт бүслэлт ингэж чөлөөлөгдсөн. Дайны дараа 7 хоногт НАТОгийн бөмбөг тонгоцоод Хорват болон Босны мусульман хүчнүүтэй хамтран Босны сербүүдийг зүүн тийш шахаж Белград дахь сербийн удирдлагын хилцээний ширээний ард суулгахад хүргэсэн. За ингээд явж байтлаа Слободан Милошевич зэвсэгт мөрөлдөөнийг дуусгах гэрээ хийх шаардлагатай болсон гэсэн үг юм хүчээр. Хэрвээ энийг ингээд удаан ингээд энэ чигээрээ байлгаад бол өөрийнх нь гадаад нөхцөл байдал улам муудан дороотно. Тэгэхээр нөх хилцээрийн ас ширээний хилцээрийнх нь одоо хүчгүй болно, сул болно гэсэн үг. Эртхэн шиг одоо хийцэн дээр гэсэн санаа. Тэгээд Америк нэгдсэн улс Ohio дахь Дейтон хотын агаарын цэргийн баазад хилцээр явуулсан. Босны мөргөлдөөний шийдэл ойртож буй мэт санагдсан ч 3 хүнд хэцүү 7 хоногийн туршид олон улсын хамтын нийгэмлэг хилцээр хийсэн. Ингээд Америкууд гинт ерөөсөө өдөр ойлголцохгүй гэсэн байхгүй. Бүгд бохорч бид нар л ингээд байсан. Тэгэхээр Америк нэгдсэн улс ерөөхдөө шууд хилцээрийг шууд орхин гаргаад явж байгаа шууд зарлсан. Баглаад аваад айрмаа татах гээд. Ингэнгүүт нөхдүүд хэрвээ бид нар нутг руугаа хоосон буцах юм бол ямар ч хэрэггүй болно. Тэгэхээр ямар ч гэсэн энэ үр дүнд хүрэхтэй юм байна гэж айгаад тийм шахалтанд ороод тэгээд хилцээрийг 12 сарын 14-нд төрийн тэргүүнэд Парист уулзсан Дейтоны хилцээр гаргаж зурсан. 43 сар үргэлжилсэн Босны дайнд дууссан. Босны гэрцгөөний холбооны ус албан ёсоор оршин тогтносоор үлдсэн ч газар нутгийн 49%-ийг Сербийн бүгд найрамд тулсан. 51%-ийг Хорват Босны холбоо эзэмшихэр болсон. Тэгэхээр одоо тэр Босны дотороо бүтцэн тэгж явж байгаа гэсэн байна. Таны хэлдэг. Яг хөө Дейтоны инхи хилцээрийг хоёр талаас харддаг юм байна. Дайны олз буюу ололт буцаагаад газар нутгийн байранд наваачихгүй гэсэн. Тэр цэгээрээ энийг ингээд цемэнтлээд баталсан, хуульчилсан учраас шүмжлэлт агуулдаг. Гэхдээ энэ өөрөө хүссэн хүсээгүй цусах, урсах олон хүн хүхээс одоо сэргийлсэн үйлдэл байсан учраас ямар ч нэг муу инхийг тайван сайн дай гэж байдаг үгдэг агуулга энэ дээр харагдаж байгаа. Гэхдээ 50-49% нь 51% нь одоо Сербийн бүгд найрамдах улс болж хувирсан байгаа Босны нутгийн. За яг би энэ зөв буруу гэхгүй гэхдээ ямар ч хэлсэн л одоо де факто юм үйл явуулсан байна. Дейтоны хэрэг нь бол Югославийн задарлын урт үйл явцдах эргэлтийн цэг байсан. Дараагийн төв цэг нь Монтенегро, Македоны хооронд орших Серби мужи Косово болсон. Косовочууд бараг 90% нь мусульман албанчууд. Тэд Югославийн бүрэлдэхүүн тэгш хэрэгтэй бүгдөө тулс болохыг хүсэж
Сербүүдийн захиргаанд байхыг эсэргүүцээр ирсэн үед. Олон жилийн туршид албанчууд ажлын байр их сургуулийн хориг эрхчлөө хязгаарласан бодлогын дор зовдөг байсан юм. Тэднэрт ажил авдаггүй. Их сургууль оруулдаг байсан юм. Жохон. Тэгээд одоо тэнд шинэ стратеги тогтсон. Дейтоноос авсан сургамж нь тусгаар тогтож хүлээн зөвшөөрөхийн тулд цорын ганц арга бол дайн юм байна гэдгийг ойлгосон байна. Косовочд. Ингээд Косовогийн чөлөөлөх арми 96-нд байгуулагдсан. Косовогийн чөлөөлөх армийн тусгаар тогтолцоог хүчээр олж авах гэдэг зорилготойгоор. Ингээд шууд байгуулагдсан дөрөв 1000 орчим дайчтай болсон. Косовогийн чөлөөлөх армийн тактик бол маш энгийн. Сербийн цагдаа хэсгүүдрүүд халдаж цагдаа нарын хөнөөгөөд ойроо цугтана. Энэ сербүүдийг өдөө атгах барьцааны дамжсан. Ингээд одоо Америк нэгдсэн улс Косовогийн чөлөөлөх армийг олон улсын террорист байгууллагын жагсаалтанд оруулсан. Косово хөндлөнгөөс сэргийн ажиллагааг хийх нь барууны улсуудын хувьд хүлээмжих боломжгүй байсан. Яагаад тэгэхээр энэ нь Косово нь олон улсын хэл биш хүлээмжшүүлсэн. Серб доторх одоо нэг газар нутгийн дотоод хэл гэсэн. Тэгэхээр энэ чинь нэг тухайн улсын хөндлөнгөөс хөндлөнгөөс орж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй. Дотоодын асуудал нь л ороод ийн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь Косовогийн чөлөөлөх арми дарамтаа улам нэмэгдүүлж сербүүдтэй хамтран ажилласан албанчуудыг хөндөж эхэлсэн. 98 онд Косовогийн бараг 40%-ийг хяналтанд авсан. Өөрийнхөө. Косовогийн чөлөөлөх армийн зорилго нь хатуу харгас арга хэмжээг өдөөж олон улсын анхаарлыг татаж Косовогийн гадны цэргийн оролцоо бий болгох зорилготой ирсэн. Маш зөв тактик хэрэглэсэн гэсэн үг ер нь бол. Одоогийн үр дүнгээ харахаар тийм ээ. 98 оны хавар Слободан Милошевич анх удаа тусгай цагдаа арми нэгжүүдийг Косовод илгээж хэрцгийлэн дарахыг оролцсон. Мууж даяар албанчуудын эсрэг одоо хядлага гарсан. Косовогийн чөлөөлөх арми алга үлдэж байсан ч дэлхийн хэвлэл мэдээлэлээр албанчуудыг хохирогчийн дүр болгож аяг харуулж ирсэн байна. Сонирхолтой. Тэгээ барууны орнуудад хоёр дахь боссы буюу дахин хүмүүлийн гамшиг үүсэхгүй гэж хандлага амар давмгай байсан. Ингээд одоо 98-ны 100-д 200 мянган Косово хүмүүс Албанд руу дүүрвсэн. Косовогийн чөлөөлөх армийн ажил төлөвлөгөө ажилласан гэсэн. Ингээд барууныхан албанчуудын талд орсон. Ингээд олон улсын хамтын нийгэмлэг Милошевичтэй 10 жилийн турш харилцсан ч одоо түүний зогсоох хэрэгтэй гэж үзсэн. Ингээд энэ өмнөх маргаантай үйлдэлүүдийг хийж байсан Косовогийн чөлөөлөх армитай эвсхийг хэлж байгаа. Ингээд одоо НАТО оролцсон хөндлөнгөөс. Ингээд агаарын цэргийн хүчин Их Британий эзэн хааны нис хүчин мөн Дайн, Бельги, Итали, Германууд онгоцнууд илгээсэн. НАТОгийн анхны агаарын цогцлууд мэдээж тэ Сербийн цэргийн байгууламж тэгээд богино цэвэр дайн болно гэж тооцож ирсэн. Цэвэрхэн дайн болно гэж. Германы эсгэгчд радарын байгууламжуудыг устгаж ирсэн. За ингээд кино минь дээр шус гардаг тийм ээ. Тэгээд НАТОг бөмбөгдөх тусан газар дээрх байдал уламд орцсон. Косовод байсан Сербийн цэргүүд барууны оролцоонд өдөөгдсөн. Тэгээд албанчуудын эсрэг харгислээсэн. Сербийн зэвсэгт хүчин дайны улмаас хамгийн том дөрвөслийн давалгааг үүсгэсэн. Яг Косовогийн чөлөөлөх армийг хүсэж ирсэн зүйл. Бараг 800 мянган хүн Косовогийн газар нутгаас гарч ирсэн. Бараг улсын тэр чигээр гэсэн үг. Косово жижиг шүү дээ. Жижиг. Дөрвөсөд Албан болон Македон руу орогнол хаяхаар явсан. Үүний зэрэгцээ Их Британи айгүйх олон яг нэг биег англи сурч явах үед Косовод. Тийм Косоварууд айгүйх байдаг шүү дээ. UK. Тэдний бөмбөлд аж үйлдвэрийн байгууламж үйлдвэрийн газар тэр одоо Белградыг бөмбөгжсөн. За ингээд ирэхээр энгийн хэрэгж гисэн дайны одоо дайралтанд өртөж зовж ирсэн. Ингээд одоо зарим талаар бүр ингээд Белград руу граффити бөмбөг гэж байгаа. Тэр нь хүн хөнөдгөө цахилгаан байх бол тасалдаг. Тэгээд ингээд цахилгаан тасраад усгүй болоод ирэх үед одоо НАТОгийн товтлогоо Сербийн ард эрдний тэсвэр хатуужлыг сорих одоо шинжтэй болж гисэн гэсэн. За энгийн иргэд амир өссөн тухай мэдээ тасралтгүй нэмэгдсэн дотор 4-р сард НАТОгийн буужин хурдны галт тэрэг онж 14 алсан. Удалгүй Белград хотын төвд байрлах RTS телевизийн байр нь бөмбөгт 16 ажилтан ажлынхан байранд танаас. Игийнхэн залуучууд байсан. Техникийн ажилт. Энэ бол асар том эмгэл байсан. Ингээд одоо НАТОгийн оролцоо Сербийн энгийн иргэдийн амь насыг улам бүр авч чадсаар байсан. Ингээд энэ агаарын цогцолтоос болоод Сербид 1500 гаруй хүн амь өртөж ойролцоогоор 5000 хүн шархсан гэж үздэг. Дайны одоо тооцоо. Ингээд одоо яг ингээд эндээс авд үзэхээр Серби эргэж гисэн өөрсдийгөө бид нар хохирч гэж үзэж байгаа юм. Агаар НАТОг би хизээч өөрөмлөр харахгүй гэж байгаа. Одоо тэр хохирсноо хоёрдугаар байр суурь гэж байхгүй тэд бидийг бөмбөгцсөн. Тэгэл болоо. Тэгэхээр бидний бөмбөгдөө биднийг алсан гэдэг бол бидний дайсан гэсэн үг гэж үзэж байна. Ингээд 4-7 хоногийн дараа 99 оны 6 дугаар сарын ихээр Слободан Милошевич бууж гисэн. Бид эх орноо хамгаалж ард түмнийхэн төлөө нэр төрийн төлөө амнасаа өгсөн бааtruуд бид Косовог бууж өгөөгүй. Гэхдээ бид нэр булт хийж хилцээр сорохоос аргагүй боллоо гэдэг үг хэлсэн.
Тэгээд тэдний тэмцэл өнөөдрийн хүртэл одоо хүртэл үргэлжилж байгаа шүү дээ, тийм ээ. Дайнд дуусны дараа Милошевич дахин нэг жил эрх мэдэлтэйг байсан. Ингээд үүний эрх мэдлээс буух үед Серб улсаа олон талаар доороотолд оруулаад үлдээсэн байна. Үүнийг одоо жишээ нь бол эдийн засгийн боригт бүрэн орсон. Бөмбөгдүүлсэн, хүмүүсийн итгэл алдарсан, ирээдүг болсон гэсэн. Ингээ 2001 онд Сербийн барууны чиг баримжаатай шинэ засгийн газар Милошевичийг Галийн шүүхэд шилжүүлж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгасан. 2006 оны 3 сар шүүх ажиллагаа дуусаагүй эд явж явах үедээ Милошевич шорон насварсан. Одоо болтол гэхдээ түүнийг бахархал өндрөөр үнэлж ярьдаг сербүүд маш их байдаг. Амар их юм биш. За одоо ингээд ер нь дуусч байна. Тэгээд Босни сербүүдийн удирдагч Радован Кражич болон түүний армийн командлагч Ратко Младич нарыг олон жилийн дараа баривчилж бүх насаар нь 27 оноос ингээд нийтдээ 160 эрэгтэй нэг эмэгтэй Гагийн шүүхийн өмнө ялагчаар татагдсан байт юм. Нэг эмэгтэй гэж маш сонирхолтой. Яаж шийдгүүлсэн дайны гэмт хэрэгтнүүдийн 3/2 нь сербүүд байсан. Слободан Праляк 1917 онд ял сонсны дараа хорууж амиалцсан. 2017 онд. Тий. Югославийн шүүх Югославийн эмнэлэгт хууль түүхийг хууль эргэцэн хүрээнд бүрэн дүгнэхэд асар хөдөлмөр орсон. Маш олон тайлангууд байгаа юм чинь. Бүгдийн нэг бүрчлэн хянааны шүүн тий. Хүлээгдэж байсан ч бүрэн биелээгүй нэг зүйл бүх нийтээр хүлээн зөвшөөрөх түүхэн үнэ. Түүн дээр суурилсан эвлэрэл бий болох хэлсэн. Эвлэрэл бий болоогүй. 10 жил урссан цус одоо энэ цусны дараа бүс нутаг харьцангуй одоо 50 намжмал болсон. Баруун Балканы бүс нутаг дахин шинээр зохион байгуулагдсан. Одоо Хорват, Словен гэдэг. Словен бол хамгийн их эвтэйхэн мултарсан улс байна. Словен бол ямар ч цусгүй мултарсан. Уг нь Хорват гайгүй мултарсан чинь 4 хоногийн дараа сербүүд Хорватын эсрэг дайрсан. Одоо араас нь нэхэж дайрсан байхгүй юу? Тэр нөгөө нэг удаагаар дотор. Тий. За ингээд одоо Серб, Монтенегро болон өнөөгийн Умард Македон улс Европын холбоонд эсэх өөрчлөлт гаргацсан байна, тийм ээ. Босни Герцеговины улс дайнаас хойш хуваагдсан хэвээр үлдсэн бөгөөд инхийн гэрээ нь угсаатны хуваагдлыг зарцаасан. Ямар ч байсан гэсэн зарцсан гэдэг чинь бас дороотхгүй гэсэн санаа явж байна. Косово тусгай тогтнолтой зарласан ч Серб Альбиасаар хүлээн зөвшөөрдөг. 90-ад оны зөрчилдөөнүүд өнөөдрийг хүртэл бүрэн намжаагүй хэвээр байгаа. Хэрвээ олон улсын хүчнүүд Косовог орхивол эсвэл Босни Герцеговинаас олон улсын оролцоо зогсох юм бол 18 сарын дотор дахин дэвсгэх мөрөлдөө эхлэх гарнаа гэдэг олон улсын экспертийн дүгнэлт байд юм байна. Баруун Балканд инх тайван хэвээр байна. Дахин дэлбэрлэхэд нэг л оч хэрэгтэй гэж дүгнэв юм байна. Шарах нь одоо болтол нэг анаагүй. Маш эмзэг юм билээ. Би өөрөө очиж үзсэн, залуустай нь ярилцсан. Тэгээд тэр дэлбэрсэн бөмбөгтөлтөнд өртсөн тэр телевизийн барилга юмнуудыг одоо болтол яг хэрчгээр нь Белградад байлгаад байдаг. Өөрсдөө тэр НАТОгийн бөмбөгтөлтөнд гүүрүүдийг онилж эхэлж байгаа шүү дээ. Нөгөө Сава мөрний маш олон гүүр байгаа. Тэгээд тэр гүүрүүдэд дэлбэлүүлэхгүй тулд Белград хотын иргэд өөрсдөө гүүрэн дээрээ гарч гар хавтлаа зогсож байсан гэдэг. Тэгээд ер нь бол эвлэрэл маш хол санагдсан. Энэтэй холбоотой бас нэлээд хэдэн кинонуудад баримт кинонуудыг үзлээ л дээ. Тэгэхэд ингээд би нэг Европын холбооны методологи policy making гэдэг чиглэлээр мастер хамгаалсан байхгүй юу. Тэгээ бид нэг Европын холбоонд эсэх бол зорилготой эсэх одоо хүрээнд орох тийм түүхэн мужуудаар явж хүмүүстэй уулзж ярилцдаг гэсэн байхгүй. Тэгээд тэдэртэй хамт ууж идэн хоолунд. Тэгээ би одоо Польшийн Малополска гэдэг чинь Белорусын хэсэг. Тэр бол ерөөсөө Польшд баг биш Оросуудчих хүмүүс. Ингээд тийм этникийн өөр бүсүүдээр явж байсан. Словакт очиж Унгаруудтай уулзж байсан юм тийм. Харин би Балканаар яваагүй. Гэхдээ Балканы оюутнууд их ирдэг байсан. Үнээр Хорват, Босны хүмүүс өөр. Ялгаатай анзаарэгдэн. За Словен, Хорват хоёрыг бол бас нэг жоохон адилтгаад үзэж болоод байгаа. Яагаад тэгэхээр нэг үргэлж Австри-Унгарын эзэнт гүрний харьяа байсан. Нөгөө Төв Балкан, Зүүн Балканууд бол хамаагүй үйлдвэрчдсэн баян байсан. Одоо шашны хувьд католик шашинтай хүмүүс. Гэтэл нөө сербүүд, македончууд маань үнэн алдартны шашинтай болчихж байгаа. Тэгээд ингээд нэг хүмүүс гэж харахад хэцүү. Гэтэл хоорондоо ялгаатай зүйл маш их байдаг. Хэлний хувьд бол ойлголцоход Серб, Хорват хоёрууд бол ямар ч асуудалгүй эцэн мөртлөө танаа хоёрыг ижилхэн байна гэж хэлжүүл тэгээд дайн гарна шүү дээ. Тэгээд нэг надад зүгээр ярьжсэн юм. Нэг хин блэ? Монтенегро лөө Серб хүн өөрөө хэлжсэн. Бид нар бүгдээрээ сербүүд. За тэгээд яаж байгаа гэсэн чинь хар уулан дээр байдаг тэр нэг хэрцгийнүүдийн Монтенегро гэж байгаа гэж. За тэгээд Грекийн хойд хэсэгт Македонтойгоо ойрхон байдгууд нь Македон болчихж байгаа. Бид мэдээж хэрэг православын үнэн алдарчнууд нь сербүүд. Those who Muslims Bosnia гэж байгаа гэрцэгнүүд. Тэгснээ католикууд нь хорватууд, еврейнүүд нь словенууд гэж хэлж байгаа.
Яаж байгаа гэсэн. Яагаад еврей гэсэн. Яг еврей бол биш л. Гэтэ эдгээр амар муухай одоо юм ухаантай санаатай гэж байна. Тэгэр чи тэгэл одоо үгүй тэгээд тэнд нь амьдраад ингээд мах цусаараа явж байгаа хүн тэгэд дүгнэхэр чинь би тэрийн зүгээр л одоо хөгжилтэй болгож хуваалцаж байна. Үнэн биш. Гэтэ үнний хувь бол байгаа л гэж үзсэн. Тэгээд мэдээч хэрэг нөгөө нэг шашны татвар матур гэдэг Отtomаны эзэнт гүрний дор байхдаа мусульман болчих юм бол татвар баг төлн мөлнө гэдэг зорилгоор бас нэлээд олон хүмүүс мусульман болцсон. Тэгээд тэр их төлөмжлөлтөд орцсон үе үеэр ийм л хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэнд чинь тодорхой хэмжээ систем ажиллаж исэн 300 400 жил тэр чинь удирдах исэн. Тэгэхээр тэр нь чинь тэр хүн амьд байх хэрэгтэй гэдэг утгаараа ингээд сонголтуудаа хийж исэн юмнууд байгаад байгаа байхгүй. Хамгийн аимшигтай нь яг энэ дээр нэг сонирхолтой хэсэг нь болохоор Уштааса Германы Италиудын дор жинхэнэ тансаглаж ягаад дараа нь Тито гарч ирээ буцаагаад тэднийг нийтлсэн байгаа байхгүй. Тэгээд тэд нар өөрсдөө Герман руу гарч цугцсан байгаа шүү дээ. Нэлээх одоо юунууд нь фундаменталууд нь. Гэхдээ тэр бүтцэн гол нь аимшигтай байсан байлээ. Тэгээд 70-аад онд 80-аад онд баруун Германд маш их олон бас тийм улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн одоо академик тийм хүмүүсийн аллага хийжсэн байсан. Зорилгоор тий, зорилготойгоор. Одоо экстрим фашист байгалга байсан л. За ингээд одоо түүх ингээд дуусваа. За баярлалаа. Маш хүндүртэй сэдв. Гэхдээ сонирхолтой. Тийм хамгийн сонирхолтой нь надад энийг ярьж байхад юу нь сонирхолтой юм бэхээр салах дэлбэрэх нь бол одоо асуудлын гол нь шиг яргалал маргал нь бол яг энэний суур фундамент нь Тито маш хүчтэй зангидсан байсан байна. Би тэр системийг ойлгохдгүйсэн чинь одоо ингээд ойлгоод одоо яасан чинь жишээлбэл 6 бүгдээр нь тус байлаа гэхэд тэд нар өөр өөрийн хэлээрээ ярихыг зөвшөөрж исэн коммунист дэглэм байсан гэхээр сонирхолтой байхгүй. Тэгэхгүй бол хүчинтгэл юм бол өөрөө ч дэлбэрч болохоор байсан бол таарч байгаа байхгүй. Яг нөгөө талаар тэрнийхэн сул тал нь нөгөө Югослав гэдэгт өмнөдийн славууд гээд олон үндэстэн олон шашинтай хүмүүсийг нийлүүлсэн хэрнээ яг угсаатны хувьд бол Серб titular nation буюу дийлэх үндэстэн байгаад эрх мэдэлтэй, илүү давуу талтай, илүү баян, хөрөнгөтэй хаа газрын эрх мэдэлтэй албан тушаалыг нь Серб угсаатнуудад өгөөд ирсэн нь өөрөө гондмор ш. Тэр нэг хагарлын бас нэг суйруулсан болоо гэж би бол бат. Ялгартай хандаад гарчин тий. Ялгартай хандсан яа. Одоо манай Чингис хаан зочдлыг Югославд барьсан шүү дээ. Дуусгаж чадаагүй. Яг тэр нэг систем задарсан. Дуусаж uuсан задарч ирсэн юм чинь. Тэгээд хамгийн сонирхолтой нь Монголд ирж ажиллаж исэн хамгийн их наймагч, дамын наймагч Югославд гэдэгсэн. Яг тэр эдгээр нөгөө нэг социалист баримжаатай гэдэг ингээд нэг харилцаа байгаад идэг. Югославын барилгачтай айгу сайн гэдэг. Тэгээд эдгээр нөгөө нэг доллар моллортой явждаг. Жишээлбэл Чех, Орос, Морсууд бол тийм байдгүй байхгүй. Эдгээр бол доллар моллортой джинс мэстэй ингээд. Тэгээ Югославаас Франклир джинс авдаг очиж Макдоналдс иддэг байсан. Хамаагүй сул нөгөө нэг одоо грип нь. Тэгээ ялангуяа тэр дүнээ Сербүүд юм байна л та. Тэгээд Монголын наймагч гэдэг шүү дээ. Дамын наймагч гэдэг гэсэн. Тэд нар чинь Югославуудтай аягүйх наймаг гэсэн байхгүй. Бараг өмсчээс джинсийг авдаг гэсэн. За баярлалаа амраа. Маш сонирхолтой сэдв байлаа. Ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч амар санаа мөрцөл 2 нэвтрүүлэг студид ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл энхийг хамтдаа эрхэмлээ өрөөтэй витамин жуултын аян зарлаад байгаа Аз фарм мөн шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэн та бүгд төрөлөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.